би яриагаа сүүлийн үед таарсан хүмүүс асуух болсон нэг асуултаас эхлэв гэж бодож байна. Тэгэхээр дэлхийн урамсгал өөрчлөгдөж байгаа нь юуны юм уу гэдэг юм яриа сүүлийн үед гарч байгаа. За ингэж эргэлзэх болсон шалтгаан нь юугаар тайлбарж яах вэ? Саяхан Америк нэгдсэн улс шинээр сонгогдсон ерөнхийлөгч урамсгал өөрчлөлтийн суурь конвенцийг хэрэгжүүлэх гол бичиг баримт болсон Парисын хэлцээс гарахаа зарласан. За энэнийг хараад хүмүүс эргэлж байгаа болтой байх шиг байна. Тэгэхээр баримт түших юм бол үндсэндээ урамсгалын өөрчлөлт гарцаагүй болж байгаа гэдэг юм би хэдэн слайдаар харуулахыг бодъё. За ингээд тавд харж байгаа зүйлдвэрийн хувьсгал гэж ярьдаг 1850-аад оноос хойш дэлхийн урамсгал бол хэрхэн өөрчлөлт энэ слайд дахин харуулж байна. Ялангуяа өнгөрсөн дундаас хойш маш эрчимтэй өөрчлөгдөж байгаа. Дулаар л хэвээр эрчимтэй явж байгаа гэдгийг харахад эндээс ялангуяа сэрүүн бүс нутаг, Евразийн хойд хэсэг, за хойд Америк, Монголын улсыг оролцоод үндсэндээ сүүлийн жилүүдэд эрчимтэй дулаарч байгаа энэ слайдад харагдж байна. Тэгэхээр энэ дулаарлтыг дагаад дэлхийн мөсөн мөрхүүл тухайлбал Гренландын мөс, Антарктидын мөс хайж байгаа. Тэгэхээр та бүгд мэдж байгаа үндсэндээ манай улсын Европын орнууд тухайлбал Францын Парис хоттой баг нэг өргөрт байгаа хэрнээ Улаанбаатарт хасгаран градус хүйтэн байхад Парист нэмэх 5-6 градус байж бидэг. Яагаад адилхан өргөрт байгаа хэрнээ ингэж байна вэ гэхлээр Европын орнуудын урамсгалын таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа зүйл бол дулаан урсгал стрим урсгал гэж ярьдаг. Гэтэл дэлхийн туйлын мөс, Гренландын мөс хайснаас далайн усын нэгтгэл өөрчлөгдөөд ингээд далайн урсгалд өөрчлөлт орох юм бол магадгүй өнөө маргааш биш гэсэн 50-60 жилийн дараа өнөөдрийн таатай урамсгалын нөхцөлд амьдарч байгаа Европын орнууд яг урамсгалын үед Монголоос дээдэхгүй болох тийм магадлал бас байдаг юм аа. За тэгэхээр энд далайн усны түвшин их нэмэгдэж байгаа. За одоогийн байдлаар сүүрийн 20-30-аад жилд 3 мм нэмэгдсэн хэрэг хүмүүсгүй тэнд 3 мм нэмэгдээд энд юу болох вэ гэж. Тийм биш юм аа. 3 мм-ийн нэмэгдэл гэдэг чинь үндсэндээ цунами болсон үед бол далайн хаялгад гэсэд хэлэх бол хэдэн километрээр ярьдаг юм зүйл. За Монголын хувьд бол номхон далайн экваторын бүсэд байдаг тавг сонсцсон байх Эл Нино, Ла Нино гэдэг энэ үзэгдлээс Монголын улсаар ган гачиг болох уу, үер ус болох уу, хүйтэн үйл болох уу гэдэг бол үндсэндээ шууд хамаардаг юм зүйл байгаа. Тиймээс далаа бол бидэнд хамаагүй биш юм аа. За усны асуудал мэдээж ингээд бидний ерөөсөө хүмүүрийн амьдралын хамгийн чухал асуудал. За Монголын хувьд бол энэ онцгой асуудал. Ингээд энэ зууны 50-аад он гэхэд усны гачаалт өртөж болох улсуудын зурглыг харуулсан байна. Энэ тавд харж байгаа үндсэндээ Европ, Сибтэрэн, тэр хойд өмнөд Америк, за Монголын улсын нутгийн баруун хэсэг тэгтсэн манай гадаад трейдингийн бүс нутаг бүрдлийн 2050 онд усны гачаалт өртөх юм магадaltaй байгаа гэдэг бол одооноос бидний бодохгүй болохгүй гэсэн үг болж байгаамаа. За ингээд мэдээж хүмүүс асуудаг. За дэлхийн дулаарл тэгээ Монгол дээр яаж тусч байгаа юм бэ? Ер нь тэгж ярих юм бол угаасаа хүйтэн урамсгалтай манай улс нэг дэлхийд дулаарч байгаа нь харин сайн биш үү? Тэгээ заримдаа дулаарч байгаа гэж яриад үе хүйтрээд байх юм байна шүү. Энд чи ямар учиртай юм гэдэг юм асуулт гардаг л да. Тэгэхээр энд хариулт өгөхөнд бол ганц слайданд харуулж байгаа юм. Тэгэхээр дэлхийн урамсгалын өөрчлөж байгаа гол хүчин зүйлүүднээс болдог гэхлээр туйл экваторын бүсийн температурын зөрөө багасах тусам урамсгалын машин гэж ярьдаг дэлхийн агаарын хуулиараа нэрцүүлдэг. Ингээд ихээр туйлын бүсээс наашаа буудгүй тийм эрчлээний бүс доошоо бууж Монголын нутгаар орж ирдэг учраас үйл гайгүй дулаахан басаа гинт сочим хөтөрдөг шалтгаан бол энэ юм аа. Тийм учраас энэ бол урамсгалын өөрчлөлтөөс болж байгаа зүйл гэдгийг зөвхөн тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Монгол орны гадар нутгийн урамсгал яаж өөрчлөгдөж байна вэ? Монгол улсад албан ёсоор шинжлэх ухааны аргаар цагаарт ажиглалт хэмжүүлж эхэлсэн 85 жилийн хугацаанд өнөөдөр бол Монгол улсын агаарын дунд температур 250 гаруй градусаар дулаарчгаад байна. За яг нь дэлхийн дунджаас 3 дахин хүчтэй байна гэж хүмүүс ярьдаг. Зүгээр
дэлхийн дундас Монголын дундас бол бас харьцуулах зүйл биш. За хурдундас бол одоо нэг энэ хугацаанд 85 жилийн дотор нэг 5 орчим хувиар нэмэгдсэн гэж байгаа. Тэгээд доорн харагдж байгаа зүйл бол Монгол улсын нутаг дээр байдаг дэлхийн урамсгалын өөрчлөлтийн каналтын сүлжээний станцын мэдээгээр нүүтрэгчийн давхар эсрэл мөн тасардгүй нэмэгдэж байгаа юм харагдж байна. Тэгэхээр энэнийг дагаад байгалийн гамшиг бас их нэмэгдэж байна. Одоо сүүлийн 30 гаруй жил Монгол улсын газар нутгад тохиолдсон гамшигын давтамж, эрч хүч хэрхэн нэмэгдэж байгааг та эндээс харж болно. Ингээд энэ хугацаанд үндсэндээ байгалийн гамшигаас салтгаад 600 хүн амин нэршдэж 30 гаруй сая мал хорогдсон. Нийт 800 тэрбум төгрөгийн учирсан энэ тооцсон хэмжээгээр хэрчээ гэсэн ийм дүн байдаг юм аа. За энэ би слайдыг зориуд харуулж байгаа юм. Тэгэхээр Монголын газар нутаг дээр тохиолдсон төмрийн тоо хариулнаас хойш яаж байна? Энэ саяын энэ одоо зураг бол дөнгөж саяхан Зүй аймагт болсон төмрийн улмаас одоо шатсан мал тавд харж байгаа. Монгол хүмүүс харахад одоо зүрх шимшмээр ингээд энэ тал нь амьд хагас амьд байж байгаа. Ийм үзэгдэл одоо манад бол давтамж нэмэгдэх юм хандлагатай болж байгаа юм аа. Эдийн засаг ялангуяа дэд бичид маш халтай нэг зүйл юу байдаг вэ гэхээр энэ мөнгө төвдгийн хайлалт. 70 донд одоо манай газар нутгийн 60% төвдөгтэй байсан бол одоо энэ тал нь байхгүй болцсон байгаа. Энээс болж та бүгд мэдж байгаа хөдөө явж хахад дөнгөж тавьсан зам бол энэ тэнд гүйж гисэн хагартсан байдаг. Энэ бүх юм чинь ямар нэг хэмжээгээр энэ мөнгө төвдөгтэй холбоотой байдаг юм зүйл юм аа. Тийм учраас энэ дэд бичид энэ халтай үзэгдэл одоо гарч байгаа юм аа. Сүлжилт янз янзаар хүмүүс ярьж байгаа. Ямар ч байсан Монгол улсын газар нутгийн нэг 76 нэг хувийн бол сүлжилтэнд өртсөн гэдэг гарцаагүй байгаа. За тэгэхээр энэ сүлжилт өртсөний уршиг ямар байх вэ гэдгийг одоо би та нарт тайлбарлах шаардлага өгж бодож байна. За үер усны асуудал. Энэ одоогоос 50 жилийн өмнө 1966 онд Улаанбаатар хотод үер болж одоогийн үйлдвэр коммуникейд тэр хэсгийг бол усан давтсан байсан. Гэтэл яг 50 жилийн дараа 16 онд гэхэд үер Улаанбаатар хотын төвд ороод ирсэн. Одоо тэр Улаанбаатар хотын төв гудамжинд машин хөвж байна. Ийм байдлаар үеийн аюулан одоо нэмэгдэж байна. За тэгэхээр одоо манай зарим бүрүүд амьдарч байгаа хүмүүс сайн мэдж байгаа. Одоо сонгон харан бүрэг ингээд үйл энэ халиа тушин үйсээд айл өрхөд одоо байшин барилга бүгд мөсөн давтаж ингээд мөс ухаж зөөх одоо Улаанбаатар хотын захиргаанаас баггүй хөрөнгө зарж мөс ухаж зөөдөг ийм ажил эхэлж байгаа. Ер нь дэлхийн нийслэлүүдэд ийм тохиолдол баг байдгүй ийм зүйл гарч байгаа юм аа. За ингээд үерийн улмаас зам болох байна. Улаанбаатар дархны зам ингээд эвдэрчих байдал харагдж байна үерээс болоод. За ингээд төмөр зам одоо энэ төмөр замын 70 гаруй метр далан ингээд уршаад эвдэрсэн байж жишээ. За ингээ одоо бол зуны одоо энэ бол зуны 6 сар гэхэд Ойрхон аймгийн суманд ингээд өвөрчиг тасварцсан байж жишээ. За дараачийн одоо зуны 8 сард Увс аймагт ингээд цасраад өвөл болцсон шиг одоо юм байдалтай байж жишээ. Ийм байдлаар үндсэндээ байгалийн одоо горим нэлээд өөрчлөлт эвдэрч байгаа энэ зүйл ирж байгаа. Тэгэхээр энэ гамшигт үзэгдийг дагаад Монгол орны хувьд бас нэг том шин зүйл юу байна гэхээр энэ нүүдэл суудал. Ингээд одоо жишээлбэл 2000-аас 2000 оны хооронд 3 жил дараалсан зууд болсны дараагаар хөдөө орон нутагт мал амьдарч байгаа малчтээс одоо 22 мянган хүн одоо хот суурин газар бараад нүүсэн байж байгаа. За 9 оны зуудны дараагаар мөн одоо 24 мянган хүн одоо хот суурин газар бараад нүүсэн байж байгаа. Гэтэл тэр хооронд одоо нийслэл рүү орж ирсэн хүний тоо тэр өмнө хэссэн тэр 2002 оны зуудны дараагаар Улаанбаатар хотод 80 гаруй мянган хүн одоо орж ирсэн. 9 оны зуудны дараагаар бараг 40 гаруй мянган хүн одоо ингээд тавгд мэдж байгаа шүү дээ. Улаанбаатар хотын төвчрөл яаж байгаа вэ? Хөдөө зарим алсын аймаг суманд сургууль бараг хоосорч явах Улаанбаатар хотод хэдэн ээлжтэйгээр одоо сургууль багтахгүй багчтай ийм үзэгдэл болж байна. За тэгээд урамсрал өөрчлөлтөнд одоо цааш яах гэж байна гэсэн асуултыг хүмүүс мэдээж тавьдаг. За энэ зураг дээрээс юу харагдаж байна вэ гэхээр манай судаачдын гаргасан
2100 он хүртэл өөрөөр хэлбэл энэ зууныг дуустал Монгол улсын газар нутгаар агаарын температур одоо ялангуяа өвлийн улирлд бол нэлээд эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. За зуны улирлд мөн нэмэгдэн гэхдээ төдий эрчимтэй биш. За хурдан цусны хувьд харин харахад бол хурдан цус өвлийн улирлд мөн нэмэгдэн харин зуны улирлд бараг нэмэгдэхгүй. Гэтэл хуурайшилтаас болж ууршилт нэмэгдэж байгаа учраас үндсэндээ одоо зуны яг эд бичээр бол ургадаг одоо тариа будаа одоо соёолдог ийм цаг үед нь хурдан цус байхгүй. Тэгсэн мөртөө өвлөн цас ахиухан орох юм бол бичээрийн мал аж ахуй услахаагүй гадаа тариа гэдэг юм байна. Маш том бэрхшээл учирнаа. Ийм учраас энэ уран цуслын өөрчлөлт бол Монгол улсын хувьд одоо ялангуяа эдийн засгийн салбар энэ төр хөдөөж хойд бол нэлээд халттай байж магадгүй гэдгийг одоо бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байгаа маа. Ингээд цөлжилтийн нөхцөл байдлыг ингээд аваад үзэхэд бол энэ зууны ойрын ирээдүй, дундын ирээдүй, алсын ирээдүй, уран цэцлийн нөхцөл байдал Монгол улсын газар нутгаар яаж өрсөлдөхийг энэ зүрглээс харж бол энэ хөв хэмжээний тогтоогоод ингээд судалж гаргасан байж байгаа. За эндээс зүгээр анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр нэгэнт дайны дэлхийн дулаар болж байгаа учраас хахир хүйтэн өвөл болох магадлал хатсангүй бага. Тэгсэн мөртлөө ган зуд болох магадлал нэмэгдсэн хэвээр байх юм янзтай байна. За энэ доор нь бол аль бус нүх гэмээр хэмжээгээр энэ одоо гамшиг цаашид эрсдэлтэй байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр манай судлаачид үндсэндээ энэ уран цэцлийн өөрчлөлт улмаас Монгол улсын хувьд байгалийн янз бүрийн одоо бүрэлдэхүүн тухайд бол ус, бэлчээр за эдийн засгийн салбарт ямар хэмжээний эрсдэл үс болохоор байна гэдгийг ингээд тоолоо гаргасан энэ зүг энд харагдж байна. За мэдээж хэрэг одоо энэ тэгэхээр энэ ялангуяа хөдөөж учирч байгаа бэрхшээлийг бол бид нэг юм зүйлийг онцлж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Яг тэгэхээр Монголын мал аж ахуй гэдэг бол зөвхөн мах сүв биш. Энэ бол үндсэндээ одоо ноос ноолор, арьс шир, унаа хөсөг. За тэгээд ер нь монголчуудын 100 мянганы туршид үүсгэн бий болгож төгөлдөржүүлсэн амьдрах арга энийг бол нэг 2 жилийн турш өөрчлөх маш хэцүү. Тэгэхээр одоо бид яах ёстой вэ гэдэг ийм асуулт юусаар тавигдж байгаа юм. Тэгээд мэдээж ингэ төр засгаас тусгайлсан бодлого явуулах ёстой. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийн шинэ нөхцөл байдалд одоо өөрчлөлт хөрвиж болох юм хувьртай хөгжлийн загваруудыг бий болгох ёстой. Одоо Монгол улсад бол алсаараа хоритой бичсэн хөгжил, цахим нийгэм за термомод гээд олон хөтөлбөрүүд бий болсон байна. За уран цэцлийн өөрчлөлтийн тухайд бол үндэсний зорилт уран цэцлийн өөрчлөлт дасан зохицох төлөвлөгөө гэх мэт бичиг баримтууд гарсан. Гэхдээ энэ бичиг баримтуудыг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө, хэрэглэх техник хэрэгсэл, үүнийг хэрэгжүүлэх одоо мэддэг чадвар байна уу гэдэг дээр бас асуудал байгаа. За бодлогоос гадна үйл ажиллагаа. За үйл ажиллагааны хувьд бол одоо бид нэг зүйлийг ярьдаг. Энэ төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны оролцоо, өрөөгөөж хүртээ хэмжигдэг юм. Тэгэхээр энэ дээр бол одоо юу хэлэх ёстой вэ гэхээр энэ уран цэцлийн өөрчлөлийг сааруулах үеийн дасан зохицохын арга хэмжээнд бол нийгмийн бүх давхарга оролцох ёстой. За өмчийн одоо бүх хэвшил одоо төрийн, нийтийн, хувийн ингээд бизнесийн шинэ хэлбэр бий болох ёстой болж байгаа юм. За иргэдийн хувьд бол үндсэндээ уламжлал, шинжил хосолсон, байгальд халгүй, хүн дээлтэй ийм аргаар амьдрах сурах асуур авахгүй болж байгаа. За юугаар би яриаг өндөрлж байна.